Улаанаар Монгол Улсын сангийн яам, нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн яам, за боловсрол соёл шинж ухааны яамын одоо хамтарсан ажлын хэсгийн бас удаа дараа хамтарч ажилласан одоо нэг томоохон ажлын үр дүн гарч байна. За энэ нь юу вэ гэхээр ялангуяа одоо бага ангийн багш нар, за цэцэрлэгийн багш нар буюу сургуулиас өмнөх боловсролын байгууллагад ажиллаж байгаа багш нар, за дээрэс нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг тусгай хэрэгцээт боловсролын буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хичээл зааж ажиллаж байгаа багш нарын цалингийн одоо хэмжээг, цалингийн сүлжээг өөрчлөх асуудлыг өнөөдрийн хурлаар шийдвэрлсэнд бол үнэхээр их талархалтай байна. За нэг жишээгээр одоо тодруулаад хэлэхэд сургуулиас өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн одоо хэмжээнд Монгол Улсын хэмжээнд 7700 одоо багш ажиллаж байгаа. Нэг ангид одоо 30 хүүхэд, 25-аас 30 хүүхэд суралцах ийм стандарттай боловч өнөөдрийн байгаа одоо цэцэрлэгийн хүртээмж одоо муу байгаагаас шалтгаалаад ангид нь байгаа хүүхэд бол 35-аас 45, зарим ангид 50 хүртэл хүүхдүүд өнөөдөр сургууль хүмүүжүүлэх үйл ажиллагаанд оролцож байгаа. Тийм учраас ийм их ачаалттай байж байгаа багш нарынхаа цалин одоо нэмэгдүүлэх асуудал дээр тавьсан асуудлын маань сангийн яам, нийгмийн хамгаалалт хөтөлмөрийн яам хамтарч ажилласны үр дүнд цалингийн сүлжээг одоо өөрчлөх чиглэлээр нэмэгдүүлэх чиглэлээр шийдвэр гарсан талархалтай байна. Ингээд дунджаар аваад үзэхэд одоо сургуулиас өмнөх боловсролын багш нар, бага ангийн багш нар, за тэгээд тусгай хэрэгцээт боловсролын багш нар гээд энэ багш нарын хэмжээнд одоо дунджаар энэ сүлжээ шинжлэгдснээр 12-оос 30% хүртэл хэмжээнд цалин нэмэгдэх ийм одоо болцоо гарч байгаад бол талархалтай байна. За 9-р сарын 1 хагас өдөр байгаа учраас боловсролын сайдын одоо тушаал шийдвэр чиглэл одоо бүх ерөнхий боловсролын сургууль цэцэрлэгүүд за мөн одоо дээд боловсролын байгууллагуудад хүрэгдсэн байгаа. За 9-р сарын 1-ний өдөр амралтын өдөр байгаа учраас ерөнхийдөө бүх сургуулиуд маань Эрдмийн баяраа энэ өдөр тэмдэглэнэ. Яг үндсэн хичээл бол 9-р сарын 3-ны даваа гарагт хичээл таслахгүйгээр үндсэн хичээлийн програм бол даваа гаргаас эхлээд орохоор ингэж зохицуулагдаж байна. Нөгөөтэйгүр ер нь одоо яагаад ийм шийдвэр гаргаж байгаа вэ гэхлээр хөдөө орон нутаг, Монгол орн бол одоо өөр ингэсэн онцлогтой хөдөө орон нутагт суралц одоо амьдарч байгаа хүүхдүүд маань хагас өдөр хичээл эхэлж байгаа тохиолдолд үндсэндээ бол ирдэггүй. Амралтын өдрүүдэд өнгөрөөгөөд нэгд өдөр хичээлдээ ирдэг учраас бид нар Эрдмийн баярыг нь хийгээд үндсэн хичээлийг эхлүүлэхгүйгээр ингээд үндсэн хичээлэл даваа гарагийн эхэнд бол эхлэхээр шийдэгдсэн байна.